Эглэлүүдийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнд амралтын үдшийн мэнд хүргэе. Эглэлүүд та бүхэнд бям гараг бүрээ 21 цагаас 9 харьцагыг хилцүүлэхийн нэгэн шин дугаарыг үзэгч та бүхэнд хүргэдэг. За энэ удаад бид албан журмын жолоочийн хариуцлагын даатгалын тухай үзэгч та бүхэнтэй ярилцах болно. Хууль батлагдсанаас хойш 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За өнгөрсөн 2 жилийн хугацаанд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухайд ямар асуудлууд үүссэн бэ? Хууль үнэхээр бүх хариуцлагыг жолооч нарын хариуцлагыг баталгаажуулж за нийгэмд эрэг ийм нөлөө үзүүлж чадсан уу гэдэг энэ асуудлын хүрээнд үзэгч та бүхэнд мэдээлэлхөөр студид за хилцүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн зочтой үзэгч та бүхэнд танилцуулъя. Даатгалын хохирол үнэлэгчдийн холбооны тэргүүн Эрдэнэ 2 тэргүүн хүрэлцэн ирсэн байна. За зам тээврийн яамны зам тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч жаргал хүрэлцэн байгаа. За мөн санхүүгийн зохицуулах орны за албан журмын болон амьдралын даатгалын хэлтсийн дарга Уганбаяр дарга хүрэлцэн байна. За Монголын даатгагчдын холбооны гишүүн МИГ даатгал компани тэргүүн дэд захирал Батбаяр захирал хүрэлцэн байгаа. За мөн Монголын даатгалын зуучлалын холбооны ерөнхийлөгч Батчмаг хүрэлцэн байна. За бид ийм бүрэлдэхүүнтэйгээр энэ удаад үзэгч та бүхэнд жолоочийн хариуцлага албан журмын даатгалын тухайд үзэгч та бүхэнтэй ярилцаж та бүхэнд бас мэдээлэл хүргэх юм. Тэгэхээр хамгийн ихний хүрээнд санхүүгийн зохицуулах орноос үнэхээр энэ хууль нийгэмд хэрэгтэй байгаад одоо өмнө нь байсан тэр харилцааг зохицуулж чадаад за ингэж хууль гарснараа ямар харилцааг илүү сайн зохицуулж чадсан, өмнө нь ямар хүндрэл байсныг яаж зүгээр зохицуулж чадсан бэ гэдэг дээр илүү тайлбар өгөөд эхлэв. За жолоочийн даатгалын хууль маань хэрэгжээд 2 жил гарсан болж байна. За ерөнхийдөө 2012 онд бол 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулинд бол ерөнхийдөө 380 мянган даатгалын гэрээ байгуулагдаж 16 орчим тэрбум төгрөгийн орлого олж үүнээсээ 5.3 тэр орчмын нөхөн төлбөр төгсөн байдаг. За 13 оны байдлаар бол нэг 405 орчим мянган гэрээ байгуулагдаж 14.3 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж үүнийхээ одоо 50% шахуу буюу 7.3 орчим тэрбум төгрөгийн одоо бас даатгуулагч нарт өгсөн байдаг. За энэ жолоочийн даатгалын тухай хууль гарснаар гол ач холбогдол нь бол зам тээврийн болон улсын улмаас иргэд амнасаараа эрүүл мэндээр эд хөрөнгөөрөө хохироод үлддэг байсан бол энэ бол одоо ерөөсөө зам тээврийн осолд орсон иргэдийн одоо амнаас эрүүл мэнд тохирсон бол нөхөн төлбөр олгохоор байгаа. Даатгалын компаниудад бол даатгуулсан жолоочийнхоо хариуцлага алдсан бол тэрнийхээ өмнөөс нөхөн төлбөрийг олгоод явчихна. Жолоочийн хариуцлагын даатгалын албан журмын даатгалтаа хийгдээгүй буюу даатгалын гэрээний хугацаа дууссан ямар нэгэн хүнд шалтгаанаар явж байгаад одоо зам тээврийн осол гаргасан бол албан журмын даатгагчдын холбооны даатгалын сангаас энэ нөхөн төлбөрийг олгож байгаа. За ерөнхийдөө энэ хууль хэрэгжснээр бол энэ даатгуулагчны компаниуд бас иргэд байгууллагуудад бас нэлээд үйлчлэгээ үзүүлж байгаа. Энэ үйлчлэгээ бол нэлээд урд урднаасаа одоо энэ даатгал хуучин бол сайн дурын даатгал байсан. Одоо бол нэлээд идэвхжээ албан журмын болсон болохоос даатгалын хамралт түрээ сайн, даатгуулагчдын охирол нөхөлт бол байгаа, сайн байгаа. Ер нь одоо түүний тоорнтойс болох нэлээд өссөн үзэгдэлтэй байгаа. Хамгийн анх яг энэ хуулийг батлагдах үед за тэгээд хууль дөнгөж хэрэгжиж эхэлж байх үед бол хүмүүс тодорхой мэдээлэл бас байхгүй байсан талбайтай янз бүрийн л мэдээлэл гарч ирсэн. Хууль хэрэгжээд 2 жилийн хугацаанд ер нь хэр их гомдол одоо санхүүгийн зохицуулах оронд энэ даатгалтай холбоотойгоор өрнөж байгаа. Дээрээс нь даатгалын компаниуд өөрөө яг энэ одоо нөхөн төлбөрийг олгоод зам тээврийн ослын хэмжээ одоо жилээс жилд нэмэгдэж байгаа, тээврийн хэрэгслийн тоож огцом нэмэгдэж байгаа. Энэ үед өөрөө одоо даатгалын компаниуд бас яг энэ даатгалын үйлчлэгийг үзүүлээд амьдраад явах боломж болцоо хэр байгаа гэдэг дээр санхүүгийн зохицуулахаар ямар тайлбар өгөх вэ? За энэ даатгалын үйл ажиллагааг эхлүүлдэг 16 эрдэнэ даатгалын компани байна. Эдгээр компаниуд бол энэ үйл ажиллагааг иргэдэд болон аж ахуйн байгууллагуудын үйлчлэгийг үзүүлээд амьдраад 2 жил амьдраад болж байна гэж үзэж байгаа. За энэ бол цаашид ер нь даатгуулагч нар одоо энэ мэдлэг дээшлээд энэ даатгалын хамралт нэмэгдэх юм бол улам одоо бол бэхжинэ гэсэн юу байгаа. За энэ дээр одоо яг даатгалын хурамжийн хувь хэмжээнд дээр юу байдаг? Одоо 9 ихтгэл зүйр байдаг. Одоо хөдөөний жолооч байх юм бол одоо жоохон буурах жилээтэй тийм ээ. Хотод бол жоохон замын хөдөлгөөнд оролцож байгаа нэмэгдэх. За газар нутгийн байршлаасаа нэмэгдэн жолоочийн дадлага туршлаасаа моторын багтаамжаасаа ямар зориулттай байж тээврийн хэрэгслүүд нийтэд шалтгаалаад хурамжийн хувь хэмжээ өсөж буурт нэмэгдэж байгаа.
Мөн одоо урд өмнө энэ жил одоо 13 онд нэлээд олон нөхөн төлбөр автсан жолооч байх юм бол 14 онд даатгуулах та. Тэр бол илүү бас нэмэгдэл хураамж төлнө гэсэн үг. Ийм хэлбэрээр бол одоо даатгалын хураамжууд авагдж байгаа. За долоотон даатгалтай холбогдоод санхүүгийн зохицуулах хороонд гомдол ирсэн үү гэж ярьдгээ. Энэ юутай холбоотой гомдол ирэх вэ гэхээр нөхөн төлбөртэй холбоотой бас мөнгөлүүд байдаг. Энийг одоо манайх шийдвэрлэгдээд даатгалын компаниуд нь өөрөг чиглэлдэгөөд энэ бол хэрэгжиж явж байгаа. Иргэдийн тухайд гомдол илүү хэрүүлж байгаа учраас даатгалын компаниуд одоо юу гэдэг тухайн үед хүнийг даатгуулах гээд очихлоор зэрэг баг та зам тээврийн осол хийгээд л байвал баг бүх одоо зүйлээр бид ингээд найдвартай хамгаална гэдэг ийм зүйл ярьдаг. Яг ингээд аваар ослолоод хэрэгтэй болоод ирэхлээр даатгалын компаниуд маш удаашралтай одоо хандж байна. За 7 хоногийн хугацаанд бид та нарын одоо хөрөлийг барагдуулна гэчээд сүүлдээ журам дээр бол 30 хүртэл хоног гэж заасан, хуулийн дээр заасан байхад харин ч бид нэр илүү айтайхан нөхцөл санал болгож чинь дугаа яж гэдэг ийм байдлаар даатгуулагчаа хэрэглэгчээ өөрөө гомдоож байгаа гэдэг юм уу? Яг хүссэн үйлчлэгийг нь үзүүлж чадахгүй байгаа ийм тохиолдлууд байна гэдэг гомдол асар их байгаа юм л та. Энэ дээр компаниуд яаж анхаарч ажиллаж байна? За тиймэрхүү гомдол зэргийн зүйлүүд гардаг шиг байгаа юм бол. За ихтэй одоо манайх чин даатгалын арилжааны даатгалын тогтолцоо Монголд үүсээд бараг 20 орчим жил болох чинь анхны даатгалын компани үүснээс хойш анх даатгалын компани байгуулагдаж байхад бол томоохон эрсдлийг дааж чадахгүй, төлж чадахгүй, энэ төлөхөд бол тодорхой хэмжээний хугацаа авдаг иймэрхүү тохиолдлууд байсан. Одоо бол тэр үйл бүр нэлээд өнгөрцөн. Одоо даатгалын компаниуд бол нөхөн төлбөрийн олголтын хугацаа, олголтын хэмжээ ерөөсөө шал өөр зүйлээр өрсөлддөг болцооцсон. Нөхөн төлбөрийн олголтын дээр бол даатгалын компаниуд одоо асуудал гаргаад хэрэглэгчдийн гомдол энэ үүсгээд байгаа зүйлийг бол энэ бараг байдгүй юм да. Ер нь бол гайгүй. Энэ хууль маань өөрөө бол их тийм айхтар уян зөөлөн хууль гарсан шүү дээ. Ер нь бол одоо даатгалын компани бүтээгдэхүүнүүдийг аваад үзсэн бол тээврийн хэрэгслийн даатгал дээр бол тухайн тээврийн хэрэгслийг барьж авч ирсэн жолооч одоо цогтууруулах нь да, мансууруулах бодсон тэр хэрэгэлсэн эсвэл янз бүрийн гэмт хэргийн чанартай эсвэл одоо замын хөдөлгөөний дүрмийг ноцтойгоор зөрчсөн энэ иймэрхүү байдлаас ингээд осол гаргасан тохиолдолд бол даатгалын компани төлхөөсөө татгалздаг. Энэ албан журмын даатгал дээр бол ямар ч тохиолдолд даатгалын компаниг өгөөд бай. Ийм хууль гарсан ер нь бол. Тэгээд даатгалын компани бол одоо цогтуу жолоочийн өмнөөс нөхөн төлбөр өгч чинь, дөрөв зөрчсөн жолоочийн өмнөөс нөхөн төлбөр өгч чинь. Энийг бол дараа нь албан журмын даатгалтай холбооноос бид нэр эргүүлж нэхэмжлэх ийм тогтолцоотой даатгал юм. Тийм болохоор бол даатгалын компаниуд нөхөн төлбөрийг бага өгч чинь, удаашралтай өгч чинь гэсэн зүйл ерөнхийдөө бага байдаг. Үйлчлэгээр нь хэрсэн одоо соёлтой гэдэг юм уу? Үйлчлүүлэгчээ дээдэлж харьцаж байгаа гэж та бодож байгаа. За энэ дээр бол би өөртөө ч юм бүр эрс тийм өөр байр суурьтай байна л да. Анх энэ 2011 оны сүүлээр энэ хууль батлагдаад 12 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Ингээд бол даатгалын компаниуд бүгд бол хамцуу шамлаад орсон. Энэ том даатгал байл энэ том даатгалын зах зээл дээр юм өөрчлөлт орохоор юм нэг сегмент ороод ирж байна. Энээс нь илүү одоо тортны хэсэг авъя гэдэг шиг ингэж бүгд дайрсан. Гэвч энэ бол нэлээд алдагдaltaй төрлийн даатгал руу орох хэмцтэй байгаа. За 2012 оны тоог аваад үзсэн бол нийт нэг 16 тэрбум төгрөгийн орлогыг олоод 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байдیں۔ За энэ бол ерөнхийдөө олсон хураамжийн орлогын 3.1-ийг олгоцсон юм шиг даатгалын компаниуд нэлээд ажилтай ажилласан юм шиг ийм тоо харагдаж байгаа боловч нөгөө нэг сүүл нь эргээд оруулна гэдэг шиг 13 онд бол 14 тэрбум төгрөгийн нөхөн хураамжийн орлого олоод 7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр гаргацсан. Өөрөөр хэлбэл хураамжийн хэмжээнээс одоо 50% нөхөн төлбөр олгоцсон. Өөрөөр хэлбэл энэ бол хураамж нь багасаад идэг, нөхөн төлбөр нэмэгдээд идэг. Ийм хэмжээтэй болсон. Тэгээд одоо даатгалын компаниуд бол энэ төрлийн даатгалд оролцохгүй гэдэг нь бол одоо жинхэнэ бүр бодолцох асуудлуудын нэг болчиход байгаа. Ер нь бол. Энэ дээр би Бачмгийн ерөнхийлөгчөөс асууя. Санхүүгийн зохицуулах хорооч төр за даатгагчдын холбооч төр аль аль нь бол одоо хууль бол боломжийн хүрээнд за уян хатан нөхцөлтэй ямар ч байсан даатгуулагчийг бол охироохгүй хэмжээнд хангалттай хэмжээнд хууль хэрэгжиж явж байгаа гэж энэ дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ? Хэр их одоо гомдол ирж байгаа бол гэж олон тохиолдлууд байдаг. Яг тэгэхээр зэрэг даатгалын компани одоо албан журмын даатгал бол жолоочныг бүрээр даатгуулж байгаа. За гэтэл даатгалын компаниуд зарим нэг тохиолдолд одоо тухайн эзэмшигч нь өөрөө бүртгүүлсэн бахад та бүртгүүлээгүй байна гэдээ 4 хүн бүртгүүлсний 3-т нь одоо хариуцлагын даатгалын нөгөөд нэг нь байхгүй байна, бүртгүүлээгүй байна тэр үедээ тэгээд нөгөө тухайн үед нь бүртгүүлснээ баталгаажуулж баримтжуулж чадахгүй учраас ингээд хохирох тохиолдол
байна гэдэг ийм гомдлууд ч бас ирүүлээд байгаа юм л да. Ер нь жолоочийн даатгалын хууль 2004 оноос эхлээд яригдчихсэн. Энэ хууль маань их удаан уншиж байж 2011 оны сүүлээр батлагдсан. Гэхдээ их сайн хууль батлагдсан. Манай Монгол улсын хэмжээнд бол одоо бас орон нутгийнхаа онцлогт харуулад их хайтайхан тий сайн миний хувьд бол одоо гибрид хууль гарсан гэж би боддог байхгүй. Тэгэхээр хууль хэрэгжээд энэ олон жолоочийг одоо сайн хамруулж чадж гэнэ үү? Энэ олон тээврийн хэрэгслийг хамарч чадж гэнэ үгээ харахад бол 12 онд бол нэг 80 орчим хувьтай байсан. Одоо 14 онд 95 орчим хувь тээврийн хэрэгслийг 95 орчим хувь хамрагдсан байна гэж үзэж байна л. Мэдээж хэрэг энэ хууль хэрэгжиж явж байгаа сайн муу юм их гарна. Гэхдээ бол ерөнхий хандлагыг нь бол би сайн гэж хэлнэ. Яг тэгэхээр даатгалын компаниуд бол мэдээж хуулиар ингээд заачсан үүргээ биелүүлээд явж байна тий. Тэгэхээр энэ хуулийг одоо хэрэгжүүлэх явцад бид нар ямар үүрэгтэй орох юм бэ гэдгийг хэрэглэгч маань сайн мэдэж оролцох ёстой юм. Өөрөөр хэлбэл жолооч нар тээврийн хэрэгслийн өмчлөгч нар маань энэ хуулийг хэрэглэгч болж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хуулинд одоо хэрэгжүүлэхэд нь бид нар бас мэргэжлийн тусалцаа өгдөг юм субъект байдаг. Тэр нь даатгалын зуршлагч. Даатгалын зуршлагч бол хэрэглэгч буюу даатгалагчийн туслагч байна тийм ээ. Тэгэхээр даатгал гэдэг маань ер нь ямар үйл явц юм бэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Даатгал гэдэг бол дундын сан үүсгэх тийм үү. Эсвэл би энэ сангаа Монгол даатгал дээр байршуулах юм уу? Миг даатгал дээр байршуулах юм уу? Ямар ч хэсэг хувь оруулаад тий тэгээ эргүүлээд тохирлоо нөхүүлэх юм байна гэдэг нэг дээр ухамсарлах хэрэгтэй. Нөгөө талаасаа гэрээнд би ингэж оролцож байгаа юм бол ямар эрхтэй эргээд ямар үүрэгтэй гэдгээ маш сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр би манай жолооч нар бол хөвчлийн үүнийг бас сайн ойлгоогүй хохирол болоод өнгөрчихсөн тийм ээ. Энэ хохирлын дараа одоо хохирол гэдэг чинь осол аваар гэдэг бол нэг тайзны жүжиг шиг л ингээл яваад дуусчих шүү дээ тийм ээ. Энэ хооронд хохирлоо баталгаажуулах үүрэгтэй нэн даруй даатгагч мэддэг үүрэгтэй гэдэг хуулийн дээр заасан. Энэ үүргээ алддаг тийм үү. Дараа нөгөө хохирлоо үнэлүүлэх хэвээр үнэлүүлэхгүйгээр ямаа засчихсан байдаг тий. Даатгалын компаниас хэдэн төгрөг авах гэдэг гэдгийг тодорхойлох хэрэгтэй тийм ээ. Гэтэл тэрийгэ тодорхойлоагүйгээр ямаа зассан. Эсвэл эргүүлээд одоо сольж өгсөн эд ингийг тий буцааж даатгалын компанид өгөх хэрэгтэй байдаг байхгүй. Тэрийгээ бас өгөхгүйгээр үрдчихсэн тий өрн тараа хийчихсэн. Ингээд даатгалаасаа мөнгө авч чадахгүй маргаантай юмнууд маш их гарч байна. Тэгэхээр манай хэрэглэгч нар бас даатгалагч нар маань ерөөсөө хуулиндаа яаж оролцох юм бэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Нөгөө талаасаа ямар нэгэн байдлаар хохироод үнэхээр даатгалын компани танд төхөн төлбөр олох чинь татгал заад удаад таныг чирэгдүүлээд байгаа бол цагийн зохицуул хороо байж байна. Бид нар байна тийм ээ. Зуршлагч компани одоо 20 гаруй биш шүү дээ. Бид нар бас маш сайн оролцож байгаа. Энэ зуршлагч нар ямар үүрэгтэй оролцож юм бэ гэхээр даатгалын нөөцийг бүрдүүлэхэд оролцдог тийм ээ. Хэрэглэгчийн өмнөөс танд аль даатгал нь чухал юм. Аль нь илүү одоо эвтэйхэн санал болгож байгаа. Танд аль нь илүү ойр байгаа гэдгийг таны өмнөөс зөвлөдөг. Мэргэжлийн зөвлөгөө. Эргүүлээд нөхөн төлбөрийг өгөх уу нөөцөөс буцаага хуваарлах үйл явцад бас оролцож байгаа. Тэгэхээр энэ явцад даатгал одоо үнэхээр нөхөн төлбөр дээр асуудал гараад байгаа бол бид нараас зөвлөгөө авах. Одоо манай даатгалын зуршлагчтай холбоонд бол 13 зуршлагч компани байна. Зуршлагч компаниас гадна банкнууд одоо даатгалын зурчил хийж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр хэрэглэгч маань наазах нь л одоо жолоочийн даатгалаа тээврийн хэрэгслээ бүртгүүлэх гээд шилжүүлэх гээд очиход тийм ээ урьдан байсан даатгалыг маань огт хүчингү болгоод өөр хүн рүү өчөж байна тийм. Тэр хүчингү болгосон хугацааныхаа хурамжийг буцаагаад авах боломжтой. Эсвэл тэр шинээр авч байгаа тээврийн хэрэгсэл дээр шилжүүлээд өөрчлөлт хийх боломжтой. Энийг мэдэхгүй ерөөсөө тэгээд нэг юу гэдэг 10-20 мянган төгрөгийн төлөө хэн явж идэв гэдэг ч юм уу. Ингээ хаяа явчих нь их байгаад байгаа л да. Тэгэхээр энэ байгаад байгаа нь улаан дээр л одоо юу гэдэг зохицуулалт шаардлагатай юу гэдэг дээр таамар байр суурьтай. Зохицуулалт бол хуулийн дээр аягүй сайн зохицуулсан. Тэр байтугай энэ хууль маань ерөөсөө л зарчим нь юу юм бэ гэхээр альва зам тээврийн ослоос хин нэг этгээд тохирохгүй л байх хэвээр. Тэр энэ этгээд тэр жолооч өмчлөгч тийм үү? Даатгалтайч байсан, даатгалгүйч байсан хэрэглэгч хохирохсохгүй. Хохирохсохгүй гэж цаана юу яриад байгаа юм хэрэг хариуцлагын тухай ярьж штэ тий. Хариуцлага гэдэг ухтаа мөнгө хариуцлага гарч. Тэр хүнийг хохироочход тэр нийгэм тохирол учруулчаа тэр хүн ямар нэгэн байдлаар шоронгийн яал аваад ч юм уу ингээд хуулийнхаа хэмжээг одоо хариуцлага хүлээг явуулчих чинь гэтэл тэр хүний эдийн засгийн хохирол төлөгдөхгүй байх ба гэдэг дээр улс маань одоо арга хэмжээ аваад ийм хууль хэрэгжүүлчих гэсэн. Тэгэхээр тэр өтгөө даатгалгүй байсан жолоочийн хохирлыг төлж өгдөг болчиход байна шүү дээ тий. Энэ жолоочийн даатгалаас олсон хураамжийн 3% даатгалын компани маань
одоо албан журмын даатгалын холбоон дээр төвлөрүүлээд бидний унж байгаа тээврийн хэрэгслийн одоо татвар шүү дээ тий өөрөө явж тээврийн хэрэгслийн тэр татварын 10%-ыг нийлүүлээд дахиад жолооч нар даатгалгүй явж байгаа торгуулдаг тийм үү. Тэр торгуулийн 50%-ийг төвлөрүүлээд ингээд дундын сан болгоцсон. Энэ сан яах гэж бий болсон юм бэ гэхээр одоо жолооч даатгалгүй явж байгаа тийм үү. Түрүүнд өөрөө хэллээ шүү дээ. 3 дахь 4 дахь жолооч нь болж ороогүй байж байгаа даатгалгүй явж байгаад даатгалаас хохирлоо нөхөж чадахгүй болчих юм бол тэр хэрэглэгч хохирохсгүй байхгүй юу? Одоо иргэн хохирохсгүй. Тэр энэ хохирлыг даатгалын албан журмын даатгалын сангаас нөхөж төлж өгөөд уруутай этгээдээс нь иргэн нэхэмжлэх ийм үйл явц явж байгаа. Тэр их сайн хууль гарсан гэж байна. Түрүүн үнэлгээнд дээр ярьлаа тэгэхээр 92 дарагчсан энэ дэр ер нь яг мэрэгжлийн байгууллагын тухайд үнэлгээг хэр сайн тогтоож чадчихээн. Эргээд энэ нөгөө тухайн хүний эдийн засгийн гэдэг юм уу. Бид бол одоо зөвхөн эдийн засгийн үнэлэх боломжтой зүйлийг хэлээд байна. Гэтэл тухайн хүн одоо тээврийн хэрэгслээ ямар нэг эрсдэлд оруулчаад би гимтээчэд гэдэг юм уу цаг хугацаагаа алдаж гин. За тэгээд одоо үнэхэрийн өөр бусад олон хохирлууд байгаа юм л энийг нь яаж үнэлэх боломж болцоо байх бол гэж. Зөвхөн одоо хоёр мөргөлдсөн машины хэн буруутаагаар нь гэдэг юм уу хэн зүв байгаагийнх нь тэрний хохирлыг за даатгалтай хүний машиныг нь хохирлыг барагдуулах тэрнийг нь л үнэлэх ийм л асуудал яригадаад байна л да. Энд дээр өөр илүү одоо үнэлэх гэдэг юм өөр бусад хүчин зүйлийг үнэлэх боломж болцоо хэр байх бол. За энэ дээр би хамгийн эхлээд энэ албан журмын даатгалын хуулийн тухай нэг хоёр үг хэлье гэж бодож байна. За энэ хууль бол үнэхээр одоо манай даатгалын системд одоо нэг шинэ нэр үе эхлүүлсэн ийм одоо чухал хууль болсон. За энэ нэгдүгээрт маш их өргөө олон түмний даатгалд хамруулж түүнийг ойлгуулж байгаа хамгийн гол ач холбогдол нь байгаа. Энэ хуулийг дагаад одоо олгож байгаа нөхөн төлбөрийн хэмжээ за даатгалын санч одоо өссөн хариуцлагын дээшилсэн олгож байгаа нөхөн төлбөрийн хэмжээ түүнд хамрагч байгаа хүний тоо эрс өссөн үүнийг дагаад одоо мэрэгжлийн оролцогч нар өөрөөр ороод өндөр болсон. За энэ хууль бол одоо үнэхээр цаг үе болсон чухал хууль. За энэ амжилттай хэрэгжиж байгаа. За зүгээр яг дотроо одоо нэг үг үсгийн янз бүрийн утга агуулга хуулийн цоорхоо гэд нэрлэдэг юм байлгүй яг тэр бол одоо бидний байнга яригдж байгаа асуудал. Ер нь ач холбогдол нь бол ийм болсон. За сая одоо Батчимэг ерөнхийдөө ширж байна. Тэр бол бидний бүгдээрэнд нь одоо дотоодд байгаа л нөгөө нэг эрх зүйн орчноос хамаараагүй өөрсдийн зохион байгуулалтаас хамаарсан ард түмэнд ойлгуулж байгаа сурталчилж байгаа байдлаас хамаарсан одоо ийм л зөрчлөөд байгаа юм. За энэ дээр нөхөн төлбөрийн хэмжээг бол одоо хуульчил зааснаар хохирол үнэлэгтнэр тогтоох ёстой. За хохирол үнэлэгтнэр энэ үүргээ биелүүлж байгаа. Зүгээр одоо хохирол үнэлгээний 16 компани ажиллаж байгаа. За тэгээд ер нь үнэлгээ хийн гэдэг чинь заавал мэрэгсэн хүн нүдээр үзээд энэхийг одоо барихын барайл хэмжийн хэмжээл ингээл үнэлж байгаа л да хохирлыг тогтоож байгаа. За энэ дээр одоо хүмүүсийн мэдлэг дадлага за тэгээд мэрэгжлийн төвшин хүмүүний өөрийн одоо нөгөө үзэл бодлоос хамаарат ялгаанууд их гарч байгаа. За энэ ялгаа бол одоо тэр их баг үнэлсэн барьсан тэр хардлага сэрдлэгийг бий болгож үнэхээр нэг юмыг хоёр үнэлгээ чинь яг адилхан үнэлнэ гэж бол тэр болгон байхгүй. Байх ёсгүй асуудал угаасаа. Ямар нэг мэдээлэл барьлаа ч гэсэн тэр бол багасга зэрэг гарч л таарна. За энэтэй холбоотойгоор ийм тэр хардлага сэрдлэг юм үүсэж их яригдж байгаа. За нөгөө талд нь субъектив шалтгаанууд бол их бий. Хүмүүсийн одоо даатгуулагч нарын өөрсдийн боловсрол мэдлэгийн төвшин за тэгэл одоо энэ тентхийн барууны улс орнуудын юутай манай юуг харьцуулсан барьсан ингээл юмнууд бол их байгаа л да одоо ингээл тооцоод байвал. За энэ үнийг засахын төлөө бол одоо манай холбоо тууштай ажиллаж байгаа. Ер нь бол одоо их хэд хэдэн одоо ажлыг хийж байгаа гэж бодож байна. За хамгийн нэгдүгээрт нь бол нэгдсэн програмаар энэ үнэлгээг бүх хохирол үнэлгээний компаниуд нэг програмаар нэг аргаар нэг маягтаар ингэж хийж байгаа. За нэг маягтаар хийдэг нь одоо тэр хэрэглэгчнэр аваад үзэхэд энэ тоо хаанаас ямар тоо юм болоо гэж асуух ямар ч шаардлага ойлгож явахаар. За тэгээд нэг програмд орно гэдэг нь
энэ машины хийж байгаа машиныхаа үнэлгээг өөр одоо хохирол үнэлгээний компани хийсэн сайт хийсэн л ороод харах бололцоотой. Тэр ч бодгоо тэрийг хэрэгжилж байгаа даатгалын байгууллага одоо замын цагдаагийн газар за санхүүгийн зохицуулахаар утсан хянаш шалах юутай нэгийг одоо тэр юу нэг шилэн данс гэдэг шил нийтэд ил тод байхыг бол бид нар зорж байгаа. За тэгээд одоо нэг програм орох асуудал бол үндсэндээ шийдэх чинь шат дараалал бол ийм байдлаар хийгдэхлээр энэ их баг үнэлгээ энтер гэдэг бол ер нь их багасчихсан. Энд чинь нодон 7 сарын холбоо байгуулагдсан шүү дээ. Энэ чинь өмнөх асуудал нөгөө урдын юм бол их хурц яригдаад байгаа болохоос биш. Тэрнээс хоошоо бол ер нь тоотой маш тоотой цөөхөн ийм зөрөөний асуудал гарсан шийдэгдсэн. Удахгүй одоо хүмүүст ойлгогдож мартагнаж эхлэнэ гэдэгт бол итгэлтэй байгаа. Тий. Жолоочийн хариуцлагын даатгал гэдэг бол зам дээр болж байгаа. Тэгээд тээврийн хэрэгсэл хооронд үүсэж байгаа маргаан тээврийн хэрэгслийг жолоодож байгаа тэр хүний хариуцлагын асуудал байгаа юм л тэгэхээр зам тээврийн яамын дээр ямар оролцоотой байх юм бүртгэл за оншилгоон дээр гэж сүүлийн жилүүдэд манай одоо нийт тээврийн хэрэгсэл бол цоошин орж ирж байгаа машин тун баг. За дийлэнхтэй дандаа өмнө гадны улс орнуудад ашиглаж исэн тээврийн хэрэгслүүдийг оруулж ирээд өөрсдөө дотооддоо ашиглаж байгаа. Энэ тохиолдолд бол одоо нөгөө нэг тээврийн хэрэгслийн онцлогоо чанар одоо баталгаатай тэр байдал гэдэг бол эрсдэлтэй байгаа учраас энэ бас даатгалын тогтолцоонд ч гэсэндээ нөлөөлж болох юм а гэдэг эрсдэл үүсгэж болох юм а гэдэг ийм зүйл яригдж байна. За ер нь одоо жилдийн ойролцоогоор 75-аас 77 мянган машин импортоор орж иж бүртгэгдэж байна. За түүний бол ер нь ойролцоогоор 7-оос 10% нь ондоо хэлбэлцэж байгаа. Одоо яг цоошин тээврийн хэрэгсэл автомашин. За үндсэндээ тэгэл 90% нь л урд нь ашиглагдаж байгаад орж ирж байгаа. За энэ дээр та нар бүгд мэдж байгаа нөгөө онцгой татварын тухай хууль байна. Энэ хуулиар бол автомашин импортоор орж ирж байхад оногдуулдаг өөрөлдөл автомашин айлуулахаар шин байгаад хөдөлгөөрийн багт хэмжээнд бага байх юм бол тэр баг татвар төлөх жишээтэй ийм бодлого бол галлийн юм дээрэж байгаа. За яг манайх бол яг өндөө бүртгэлгүй ажиллагаагаа ингээ хийхэд юу юм хуулиараа эхлээд даатгагдана. Дараа нь техникийн ялт үүсдэгт орно тэгээ бүртгэлд орно гэж байгаа. Яг эхлээд гайлдсны дараа. Тэгэхээр энийг бол яг үндсэндээ бол бүрэн хэрэгжүүлээд явж байгаа. За нөгөөтэйгөр бид нэр одоо энэ юун дээр дугаар авцсныхаа дараа даатгалсан одоо нэг тэднээс даатгалч одоо жилээрээ даатгууллаа гэхэд нэг жилийн хугацаанд дуусчихад түүнээс цаашаа бид нэр энэ дээр нь бас оролцоо байх бий болж байгаа. За энийг одоо бид нар яаж хийж юм гэхээр яг програмаар бол хянахад хяналт явахад өрөөсө бүрэн боломжтой болцсон. Өнөөдөр энийг нь яагаад хэрэгжүүлж болохгүй нэ гэхээр даатгалын компаниудаас болоод байна уу? Ер нь бол яг янз бүрийн байдлаас яг байгаа. Юу гэхээр даатгалын одоо энэ компаниуд даатгал одоо ингээд бүрдэлт ингээд даатгахтай ингээд процесс яваад нөгөө хүнд нь одоо ингээд нөгөө полис гэдэг нөгөө өгдөг цаасан өгч байгаа. Өгөөд тэр мэдээгийг тэр доор нь бүртгэлд оруулахгүй болохоор бид нар одоо шууд ингээд програмаар ингээд холбох бүр техникийн шийдлүүд нэр бүгдийг бэлтцсэн. Одоо зөвхөн одоо энэ даатгалын компаниуд бүрэн тухай бүрд мэдээлэл оруулдаг болчвол бид нэр тэр системийг холбох гэдэг байгаа байхгүй. Холбочих юм бол нөгөө хүний шалтгааллахгүйгээр өнөөдөр бол ингээд даатгалж би даатгууллаа гэд баримтаа бариад ирэхлээр нь за тийм байна гэж л одоо хараад хийгээд тийм яг нөгөө цаас нь яг хуран ч юм бол илрээгүй л дээ. Гэхдээ энэ бол ер нь бол механик л аргаар яваад байгаа. Тэгэхээр ямар нэгэн тодорхой хэмжээ хүний шалтгаалсан. Нөгөө талаараа бид нар бол цаашдаа яг л энэ програмаар хяналттай байд ингээд өөрөлдвөл даатгуулаагүй бол нөгөө машиныг улсын дугаар олох ч гэдэг юм уу тухайн дугаартай машиныг шилжиж төлдөг гэдэг чинь өндөө шилдэг ч юм. Энэ дээр нэг програмаар хяналт игээд тавиад ингээд хяналт тавиад явчих бүрэн боломжтой байна. Тэгэхээр өнөөдөр одоо сайн ингээд алан журам даатгчны холбооны удирдах зөвлөл дээр ярьж байна. Сарын дараа тийм ээ даатгал хийгдсийн дараа сарын дараа мэдээг нь оруулж яанч гэж байгаа юм. Тэгэхээр бид нар одоо ингээд шууд програмаар хяналттай хөрөө ичлэр нөгөө нь даатгуулсан байдаг, цаасаараа байгаад байдаг. Тэгээ нөгөөх нь дугаар авъя гэдэг ирэхлээр
нөгөө сүлжээгээр хяналт тавьж байгаа тул сарын дараа болохоор нөгөө нэгээ чирэгдүүлчих гээд бид нар одоо энийг ингээд холбож чадахгүй нэг юм байдалтай байна. А нөгөө талаас бол ер нь бол энэ даатгал гэдэг бол албан журмын даатгал гэдэг бол дээр үесэл байгаа нэг үе албан байж байгаа жолооч чинь тийм ээ дараа сайн дурах болоод буцаад албан журмын болоод явж байна. Энэ бол тэгэл мэдээж асуудал энэ зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал зам тээврийн ослыг өнөөдөр нийтээр нийгмээр тэмцдэг нэг хэлбэр нь. Өөрөөр хэлбэл урд нь бол зөвхөн цамын цагдаагийн байгууллага зам дээр зогсож байгаа цагдаа энийг л аюулгүй байдлыг хангах юм уу тэрнтэй тэмцэнэ гэж ойлгож байсан бол энэ албан журмын даатгал бол мэдээж асуудал ерөөсөө мөнгөний бодлогоор нөгөө хариуцлагыг л шахаж хагаад процесс. Өөрөөр төрөвчтэй л ерөөсөө нөгөө хүнтэй чи олон жил бид нар ухамсартай ярих гэдэг үзлээ шүү дээ. Яг хоо соёлтой оролцох гэж уулын яг замын хөдөлгөөнд бол соёлтой оролцсон гэж ерөөсөө байдгүй. Яг тэгэхээр замын хөдөлгөөнд бол замын хөдөлгөөний дүрм одоо хөдөлгөөний аюулгүй тухай хууль замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлж л оролцгий. Соёлтой оролцсон гэдэг бол за яг би яг зүгээр яг бодох нь цонхоор нь хог хаяхгүй байх ч гэдэг юм уу тэрийг бол хэлж болох юм. Соёлтой гэдгийг. Тийм соёлтой гэдэгт бол яг одоо яг үндэ нэг тийм юмнууд байна шүү дээ. Одоо цонхоор хамаагүй мэ хийждэг хог. Тэгээ энийг бол соёлтой соёлгүй гэж ярьж болох юм. А нөгөө талаараа бол замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлж оролцох хэрэгтэй. А тэгээд энийг бол замын цагдаа ганцхан хийх хэрэгтэй ойлгож ирсэн бол одоо үгүй энэ ухамсартай ярьдгүй байна. Ерөөсөө хүний хариуцлагатай хариуцлах гэдэг нь ганцхан эдийн засаг л хариуцлах. Энэ хамгийн хүнд хүрдэг юм байл. Барьж болдог. Тэгэл энэ л хэлбэр юм. Тэгээ сая энэ гэлэлт тэргөө энэ жил ингээд нөхөн олгороо их авчвал дараа жил нь тэрийг их болгодог. Тэр коэффициент дээр ингээд өсдөг. А ерөөсөө одоо зам дээр осол гарахгүй хураамж ингээд байнгын төлөөд идэг бол одоо гадаад орон туслаг байдаг 2-3 жил бол юм байхгүй бол харин бонусаараа буураад явдаг. Хураамж нь буурдаг. Иймэрхүү юм байдаг. Яг энэ бол ерөөсөө мөнгөний бодлогоор төрөөс хийж байгаа процесс л та. Энд дээр Батбаяр дараас асуу захирлаас хэллээ системд хизээ холбогдох юм бэ гэж. Яагаад тэгэхээр зэрэг энэ өөрөө иргэдийг чирэгдүүлэхгүй баах, нэгдсэн нэг тогтолцоотой баах гэд. За Монгол Улсын хэмжээнд зөвхөн даатгалын ч гэхгүй Монгол Улс өөрөө ухаалаг төр олё гэдэг ийм санаачлагыг бас төрийн тэргүүн ч гэсэндээ гаргаа авч. Тэгэхээр ухаалаг байхын тулд мэдээж бүх зүйл хин нэгнээс хамаатай механик байдлаар биш байвал илүү одоо хүнд чирэгдэл багтаа байх болов гэж ойлгоод байгаа юм. За энэ бол бас их тийм ярианы гоё сэдв рүү орж эхэлж байна л да хэдүүл нөө техник юмнуудыг ярьж байгаа болохоор энэ хууль бол ерөөсөө дэлхийн өндөр хөгжилтэй ихэнх улс орнуудад бол заавал даатгалын хууль байдаг. Заавал даатгалын хууль гэдэг нь яагаад заавал даатгал юм бэ гэвэл ерөөсөө нийгмийн зохицуулалтын үндсэн нэг хэрэг. Одоо ухамсараар нь нэг шахдаг байл одоо бол төрөвчтэй нь ярина гэдэг шиг ер нь бол учир нь бол зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа хүмүүс бол янз бүрийн давхаргын янз бүрийн төлбөрийн чадвартай янз бүрийн одоо ааш аншинтай гэдэг шиг улсууд байдаг юм. Тийм болохоор тэр хүн одоо төлбөрийн чадвар сайтай ч муутай ч замын хөдөлгөөнд оролцохдоо тэр авах ёстой даатгалыг аваад явах ёстой гэсэн шаардлага байгаа юм энэ хууль. За энэ хууль манад бол урд нь албан журмын чимшиг албан журмын биш чимшиг 2000 оноос хойш нэлээд явсан л та явж байгаа 11 оны сүүлээр батлагдаа энэ хууль байна. А гэхдээ гарахтаа бол нэг жоохон тийм зарим хүндрэлүүдийг өөртөө агуулсан хууль гарсан байхгүй ер нь бол. За даатгалын компаниуд гэдэг бол даатгалын хураамжийн орлого олж идэг нөхөн төлбөр гаруулсан тэрийг олгож идэг нэг юм санхүүгийн байгууллагууд. А нөө даатгалын хураамжийг олох явцад даатгалын компаниуд маань өөрсдөө даатгалын компаниудад орлого олж өгдөг тэр дид бүтц буюу брокер агентийн сүлжээ компаниудыг ашигладаг одоо төлөөлөл нь байж л та тийм. За ингээд яхаар энэ даатгалын гэрээт баталгааг ингээд даатгуулагчд бичиж өгөөд нөгөөд мөнгөний аваад ингээд сар болгон даатгалын компаниудтай тооцоо нийлдэг ч юм уу иймэрхүү асуудал бол байдаг. Энд бол жаргал даргын хэлж байгаа бол ялцч үзв. Даатгалын компаниуд сайн ажиллаад исэн ч нөгөө нэг тооцоо моцоноос нийлээд тэр системд нь ордоггүй янз бүрийн асуудал үүдэг. Тэрэн дээр бол бид нар цаг тухайд нь бол одоо асуудал болгоод ярьж байна л да даатгачдын албан журмын даатгачдын холбооноос бид нарыг шахдаг ер нь бол гэхдээ энэ хууль маань ерөнхийдөө их тийм жоохон ажиллагаа өндөртөө тийм хуйлалтай даатгалын компани одоо нэг даатгуулагч даатгуулах гээд ороод ирэхэд ерөнхийдөө нэг 10-аас 15 минут шаарддаг. Нэлээд их одоо 9 итгэл зүрж түрүү хэлсэн шүү дээ. 9 орчим мэдээлэлээс ингэж хамаарч даатгалын хураамжийн эцсийн дүн гардаг ийм даатгал. А нөгөө талаасаа хуулиндаа бас нэг юм эвгүй залт оруулаад өгсөн бид нэр зам тээврийн яамныхантай бас ярьдаг л та. Гадны улсуудад бол тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоход бол за татварыг төлөх ёстой, онцлогоонд орсон байх ёстой, даатгуулсан байх ёстой гэдэг
үндсийн 3 шалтгаан хүчин зүйл байдаг. Монгол ч гэсэн энэ 3 дараалал нь байдаг. Манайд болохоор дараалал нь үйл ажиллагаа өөрчлөгдсөн. За татварыг бол заавал төлөх ёстой. Татвар бол эзэмшигч хүний үүрэг. За техникийн үзлэгт орох ёстой. Энэ бол уг машин одоо жишээ нь ингээд энэ машин байлаа гэхэд энэ бол үзлэгт орчвол техникийн хувьд замын хөдөлгөөнд оролцох болцоотой гэсэн үг, тийм боломжтой гэсэн үг. Даатгуулна гэдэг нь замын хөдөлгөөнд оролцох эрхийг нээгээд өгдөг ч юм уу. Аль алнаас ингээд шалтгаална. Эхлээд татвараа төлчөөд за онцлогоогоо оруулчаад ингээд дараа нь даатгуулчаад ингээд замын хөдөлгөөнд ордог ч юм уу. Манай хуулинд нь болохоор даатгуулчаад дараа нь онцлогоондоо орно гэдээ заагаад өгсөн. Тэгэхээр өөрөөр хэлбэл даатгуулчаад тухайн даатгуулагч тээврийн хэрэглээ даатгуулчаад онцлогоон дээр яваад очдаг, нөгөөх нь тэнцэхгүйгээ мэдэхгүй. Уг нь бол тэнцдэг машиныг даатгалын компани даатгасан байх хэрэгтэй байдаг. Ийм нэг зөрөө байдаг. Энэ бол угаасаа их ярьж байгаа энэ бол тэгээд хуулиндаа зохион өөрчлөлтүүд бол хийгдэх болов уу гэж бид нар бол найдаад явж байгаа л да. Ингэсэн тохиолдолд нөгөө талаасаа одоо замын цагдаагийн ажлыг бас нэлийн хөнгөвчлөхөр байгаа. Замын цагдаа чинь нэг бодлын татварын ажлыг хийгээд байгаа юм шиг, зам тээврийн байгууллагын ажлыг хийгээд байгаа юм шиг, даатгалын компаниудын өмнөөс ажиллаад байгаа юм шиг, нөгөө нэг цонхон дээрээ 3-4 наалт наадаг гэдэг асуудал чинь юм шүү дээ. Ингээд замын цагдаа зогсоод татварын наалт чинь байна уу, даатгалын наалт чинь байна уу, онцлогооны наалт чинь байна уу тийм. Уг нь бол нэг наалт байхад болох байхгүй. Ер нь бол даатгалтай үзлэгт орсон байж тэр хүн даатгуулсан байх хэвээр. Тийм үзлэгт орно гэдэг нь тэр хүн татвараа төлсөн байж үзлэгт орох хэвээр. Тийм. Янз бүрийн нэг хүндрэлүүд байгаа. Гэхдээ бид нар бол энэ хууль маань 12 оны 1 сарын 1-ээс хэрэгжээд явж ин дөнгөж 2 жил хагас арай болоогүй. Тийм болохоор хийх, засах, өөрчлөх зүйлүүд бол нэлийн гарнаа гэсэн бодлоо ихсэн юм байна. Түрүүн тэр системд одоо мэдээллийг сарын дараа оруулж байгаа гэдэг энэс болоод хүндрэл үүсэж байна гэдэг байна. Тэгэхээр энэ дээр ер нь компаниуд өөрсдөө хэрэг санаачлагтай сайн оролцож байгаа бол. За би бол өөрөө миг даатгал компанид ажилладаг хүн, миг даатгал компани тэр хүнд зэрэгэл манайх бол ерөнхийдөө энэ брокеруудын оруулж ирж байгаа төлбөр тооцоо энэ шивэлт системд хийж байгаа. Энэ дээр бол бид нэлийн чанга нэлийн хатуу яригддаг. Тэгээд манайх ч ерөнхийдөө тэр нэлийн IT одоо мэдээллийн технологи талд нэлийн ач холбогдол өгдөг компани л да. Тийм болохоор манай зүгээс бол шивэлтэнд одоо удаашруулдаг тэр сарын дараа ихэд мэдээлэл нь орохгүй байгаа тийм тохиолдол манайд бол харьцангуй бага. Гэвч энэ бол бүгд тийм гэсэн үг биш л дээ. Зарим даатгалын компаниуд борлуулалт багтаа байдаг ч юм уу, хүмүүс улсуудыг чирэгдүүлж байгаа ч юм уу. Энэ бол үгүйсэхгүй нь бол байдаг зүйл байх бах. Тийм байгаа болол гарч байгаа шүү дээ. Энийг шийдэхдээ одоо жишээ нь холбооны гишүүн байгууллагын тухайд хэр сайн ярилцсан бол. За энийг бол албан журмын даатгагчдын холбоо даатгалын компаниудаа нэлээд шахаж өгдөг. Ингүүл танахыг одоо энэ даатгал эрхлэх зөвшөөрлийг чинь цуцлнаа гэдэг ч юм уу, эрхийг чинь төдөлзүүлнэ гэдэг ч юм уу. Ер нь бол тийм. За бид албан журмын жолоочийн хариуцлагын даатгалын тухайд үзэгч та бүхэндээ энэ удаа үзэгч та бүхэнд мэдээлэл өгөхөөр за студид очтыг үрээ ярилцж байгаа. Хэсэг хормын дараа хилцүүлэг үргэлжлэнэ. Эглэлцэг сонгон үзэл суугаа үзэгч та бүхэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухайд энэ удаад та бүхэн мэдээлэл өгч. За ер нь оролцогч талуудад бас ямар хүндрэл тулгараад байгаа юм. За эрх зүйн зохицуулалтын тухайд үнэхээр юм бас бүх харилцааг зохицуулж чадж байгаа юу гэдэг энэ асуудлын хүрээнд бид та бүхэнд бас мэдээлэл өгч студид ирсэн зочдтойгоо ярилцж байгаа юм. За бид ч бас зарим нэг жишээг иш татаж за энэ дээр бас даатгуулагч маань яаж хурсан байгаа үүнийг нь хэрхэн шийдэж болох юм бэ гэдэг гаргалгааг ч гэсэндээ үзэж та бүхэнд хүрэхийг зорж байгаамаа. Тэгэхээр санхүүгийн зохицуулалтын ороод яг саяны бид одоо завсралхын өмнө яригдсан энэ асуудал дээр тайлбар хийвэл яах вэ? Жишээ нь одоо энэ төр бүртгэл систем нэг болгочвол гэдэг юм уу? Мэдээж даатгалын бүхэл компаниуд хийхгүй байгаа биш байх л та. Гэхдээ систем нэгдэж орно гэдэг бол бүгд одоо бүх зүйлээ хангасан байх шаардлагатай учраас тэгсний дараа системийг нээх хэрэгтэй байх л та. За санхүүгийн зохицуулахаас бол програм хангамжтай байх тэр их шаардж байгаа даатгалын компаниудад мөн албан журмын даатгагчдын холбооноос ч энийг бол шаардж байгаа. За програм хангамжтай байснаар одоо сая энэ жаргал дараа хэллээ. Энэ одоо механик ажил багаснаа гэдэгтөө санал нэг. Санхүүгийн зохицуулах хорооны дарга хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар бол даатгал татвар онцлогоог одоо наалтыг нэг болох талаар бас шийдвэр гарсан байгаа. Энийг бол одоо 2015 оноос хэрэгжүүлэхээр бас яригдчих байна. За энэ дээр хамгийн гол нь юу гэхээр нэг юм хэсэг байгаа. Тэрэнд орох саний хийгээд байгаа програм хангамжууд жишээлбэл холбооноос зам төрөмнөөс цагдаа тэрэнд одоо ер нь жолоочийн хариуцлага албан журмын даатгалд жолооч даатгалтай байна уу тэр хэсэг жолооч даатгалтай нь цагдаа хяналттай байх. Тэгэхээр тэрийг уншигч машин нь бол цагдаа бол саянаас бий боллоо л да тийм ээ.
Тэр одоо уншигчтай бол тэрэнд одоо яаж юм цагтаа тэрийг хянаа тавьчихдаг. Сая заргал дарга хэлдгээр даатгалтай байх юм бол шууд онцлогоонд оруулдаг. Ийм шууд одоо цаасаа ажиллагаа бол байхгүй болох юм аа гэдэг нь бол тийм болно. За дээрэс нь зарим нэг даатгалын компаниуд бас нэг тийм түүний ярьдаг шиг тийм одоо мэдээллийг дутуу оруулж байгаа ч юм уу сар хугацаанд оруулахгүй байгаа бас барьсаар байх шиг байна. За энэ бас хөдөө орон нутагт бас нөгөө бас програм хангаж банах ч ямар холбоотой тайвар. Жишээлбэл одоо Баян Илгээ аймгийн Хуудай аймгийн Булгуун суманд очиж даатгал хийж байгаа машинаар яваад ингээд даатгалаар төлөөлөгч юм уу жуулчлагч юм уу даатгалын компани хүмүүс яваад хийхэд тэр маань одоо шууд ингээд орно гэдэг бол бас хүндэл бэрхшээлтэй. Бид бол тэрийг ойлгож байгаа. Аль бах тэрийг одоо бас урд тушлах нааш нь бас тийм ээ хондгоо багасгах гэдэг юм. Ер нь бол одоо мэдээлэл бол одоо захим хэлбэрээр төлөв мэдээллийн санд орж явах хэрэгтэй. Мэдээллийн сан хаана байгаа гэвэл албан журмын даатгачтай холбоонд тэр мэдээллийн сантай байгаа. Тэр мэдээллийн сангаас суучлагч тэр даатгалын компаниуд бүгд одоо тэр юуг аавна. Тэр түвэн ярьсан шүү дээ итгэл зүр, ёсны итгэл зүр хэрэглэх гэдэг. Жолоочийн одоо аваар ост гаргаж ирсэн нэг уу одоо туршлага нь байна тийм ээ. Ямар тээврийн хэрэгсэлтэй юм бэ? Бүхэл мэдээллийг бол тэндээс авнаа гэж ойлгох хэрэгтэй. За түрүүн бас нэлээд яригдж байгаа дүнгөрчлөө сэтгүүлчтэй хэлээд тэр 3 дахь 4 дахь хүн үлдээд байна гэх тийм ээ. Тэр бол 3 дахь 4 дахь хүн үлдээгүй шүү дээ. Яагаад гэвэл анх одоо даатгуулж байгаа хүн маань одоо нэг гэр бүлд одоо аав ээж нэг хүү охинтойгоо дөрвөлэн байдаг гэдээ бодох бол аав нь очиод даатгуулахдаа гэр бүлийн хүнийг өчөөд хоёр хүүхдээ бичихгүй орчих жоохгүй. Тэгэхээр тэр хоёр хүүхд бичгтэйг юмч бол тэр дараа даатгалын гэрээнд бичгтэйг учраас яг даатгалгүй л болчих байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг бичсэн өөртөө нэг үүрэг хариуцлага мэдвэл дөрвөлнгээ бичсэн байх юм бол тэр дөрвөн хүний аль одоо эрсдэлтэй байдгийг тийм эрсдэлтэйг тооцож байгаагаар нь хурамжийн хувь хэмжээг нь аваад тэгэл тэр хүн дөрвөлээ тэр машиныг одоо барьж явахад бол чөлөөтэй явна гэж ойлгох хэрэгтэй. Бас нөгөө талаас тэрэнд манай даатгуулагч иргэд байгуул юу гэхээр өөртөө тэрэнд нөгөө улсын үйлчлэг онцлогоонд орох гэж юм уу нэг компанид ажил болохоор ерөөсөө нэг хурдл салахын төвс болоод нэг хурдхан шиг л одоо ерөөсөө өөрийнхөө ч мэдээллийг хах татуу өгөөл ингэдэг байдал нь бас өөрсөнд нь бас нөлөөлөд байгаа. Тэрэнд бол бас аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Түүнээс дан ганц одоо даатгах гэдэг юм уу, дан ганц даатгуулагч гэхээс илүү энэ ч өөр хамтаа ажилстай илүү тийм ээ. Хамтаа ажил учраас сангаа хамтраа бүрдүүл сангаа хамтраа бас эзэмшин тийм. Сангаасаа мөнгө аваар ослог гаргасан тохирогчдод охирсноо болмоо тохирогчдод яг мөнгө өгөх юм л юм. Тийм учраас энд одоо яг тэр нь энэ гэхээс илүү бас нэлээ өөр хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй. Жишээ нь даатгалын компанид би түрүү бас дутуу тайлбарлалч аав ээж за тэгээд хоёр хүүтэйгээ даатгууллаа гэж бодоход аав ээж хоёр очиод даатгуулахад хүүхдүүдийн регистрийг мэдэхгүй байна гэхэд даатгалын компани за сүүлд нь уцтаад та регистртээ нөгөө хоёр хүнээ бүртгүүлчих болно хоёр хүүтэйгээд тэгээд уцтаад хийсэн гэтэл яг гэрээн дээр одоо жилийн дараа одоо осол гараад даатгал авах гэхэлэр зэрэг тухайн үед та хоёр хүүхдээ бүртгүүлээг байна гэдэг. Үгүй би танай ажилтнтай холбогдоод мэрэгчлэнтэй холбогдоод хоёр хүүхдийнхаа нэр усыг өгөөд регистрийг өгөөд бүртгүүлсэн та болчлоо гэж хэлсэн шүү. Тэгэхэд үгүй манад тийм одоо батлах тэрнийг нэг уцаар яриад өгсөн гэдгийг нь батлах юм боломжгүй байгаа учраас иргэд тохироод байна гэсэн шүүмжлэл яг энэ даатгал дээр нэлээ хэдэн удаа яригдчихсэн л дээ. Ийм тохиолдолд яаж зохицуулж болох юм? Эсвэл тэр одоо тухайн хүн заавалчгүй эсвэл биеэрээ ирээд бүртгүүлээл гэдэг ийм шаардлагыг даатгалын компани тавих хэрэгтэй юм уу? Эсвэл зүгээр тухайн хүнийг даатгаж авахын тулд та уцаар сүлд нь мэдээлчих болно гэж хэлчихээ сүлд нь юм хариуцлагагүй үйлдэл одоо жишээ нь Монгол даатгал компани гаргаад явж явах нь хэр зүй зохистой юм. Жишээ нь даатгалын компаниуд тус бүр дээр санхүүгийн зохицуулахаараа хэр их гомдол одоо хэрэглэгчдээс нь ирж байгаа гэдэг дээр яаж үнэлж цэгнэж байгаа. За санхүүгийн зохицуулаханд бол даатгалын компаниуд талаар гомдол ирдэг, тэрийг унах шийддэг. За тэр сая ярьж байгаа тэр утсаар хэлсэн хэлээгүй гэхэлэр одоо яг үнэн чанартай бол та сая өөрөж хариуллаа шүү дээ. Нэг нь хэлсэн, нэг нь хэлээгүй гэдэг. Энийг ерөөсөн маргааны ямар таслах боломжгүй гэдэг нь ойлгомжтой тийм ээ. Гагцгүй одоо манад бол даатгуулахтаа тэрийг хийчих хэрэгтэй байхгүй юу? Ягаад аав ээж нь хүүхдрөөгөө утсаар яриад өнөөдөр гар утсан хүн байхгүй шүү дээ. Утсаар яриад эргээсийн дугаараа аваад бичүүлчих болдгоо. Өөртөө л бас өргөө гүйцэх хэрэгтэй. Тэгээд өөртөө яг аваар осол өөртөө тэр чинь мэддэгдээгүй ээж мэдгдсэн гэж хэлнэ. Мэдгдсэн мэддэгдээгүй шиг хэцүү болчиход байна шүү дээ. Тийм учраас данк даатгуулахтаа тэд нар одоо хүүхдрөөгөө утсаараа чиний эргээсрийн дугаар хийдвүлээ. Тийм ээ одоо яг өнөөдөр маргааш хашаа даатгуулах гэж чинь өөрийнхөө бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй байна. Өгөөдөө хачаад хадсан бол хүүхдтэйг уцаад эргээсийн дугаар аваад бичүүлчих юм уу те. Ийм одоо хариуцлагагүй юм өөртөө бас хийх л ёстой л доо. Тэгэхээр бас өөрөө манайхнаас нэг дуруу юм шүү дээ. Өөрөө зөв бусад буруу гэдэг утгаар бол санагдаж болохгүй. Тийм. Даатгалын компаниуд бас алдаа оноо байгаагүй байгаа. Бид нар хүлээн зөвшөөрнө. Бас даатгуулагч нар ч юм байна. Тэгэхээр энийг өөртөө аль аль талд даатгалын компани тэрийг өөрөө бараг л тийм дутуу байх юм бол
даатгахгүй чи одоо би одоо бүрэн болохоор даатгахыг хэлж болно шүү дээ. Тийм эцэст нь маргаан үүсээд хин энийг хохирож өсөөсөө тэгэх юм бол тэр даатгуулаагүй явуулчих юм бол тэр хүн чи яах вэ? Би чинь даатгуулаа дахиад очиж даатгуулахгүй болохгүй нөгөө юм бүрдүүлээд очно шүү дээ. Ийм юмнууд л байгаа. Зохицуул түүнээс гадна та түрүү хэллээ бас бид тодорхой сангаасаа мөнгө гаргая гэдэг. Хууль батлагдах үед бол сан ямар ч хөрөнгөхгүй байсан учраас за 2013 оны 1 сарын 1-ээс эхлээд сангийн хөрөнгийг зарцуулах, сангаас төлбөр олгох гэд энэ ажил ерөнхийдөө амжилттай авчиж санд хэрэг одоо төлрөө сангаас гэдэг юм уу оруулж байгаа хөрөнгө. За жолоочийн хариуцлагын албан журмын даатгал дээр бол нэг сан бай холбоон дээр. Даатгалын компани болгон дээр сангаа бүрдүүлж явж байгаа. Би түрүүн хэлсэндээ жишээ одоо 2012 онд ихэд 16 тэрбум төгрөгийн орлого төлрүүлээд тэрнийхээ одоо 5 шахуу тэрбум төгрөгийн нөхөн төлбөрт олгох тэрний үлдэгдлэр нь одоо зарим бүгдээр ингэ биш л дээ. Тэр чинь бас үйл ажиллагааны зардал гэж тодорхой хэмжээнд юм байна шүү дээ. Тэрний үлдэгдлэр нь бас сануулдчихж байна. За энэ жилийн хувьд их юм бол бас л хураамжийн орлогынхоо 14 өнгөрсөн 13 онд 14 тэрбум болгоод одоо 7.4-ийн орчим олгочихлоор бараг 50% болгож байгаа шүү дээ. Бас ингээд зардал нь яаж вэ? Зардал марлын нөхдөр ашиг алдагдал гэх юм бол бараг тэнцвэрийн тэмдэгт бараг байхгүй шахах өнөөл болчих гээд байгаа тийм ээ. Энд даатгалын компаниуд өөрөө бизнесээ байгуулах. Нэг юм байна. Тэгвэл одоо бол тэр одоо хүндрээд хэцүү болсон даатгалын компани бол байхгүй. Санхүүгийн зохицуулах орноос төлбөрийн чадварт нь одоо улирал болгон хяналт тавиад явждаг. За дараагийн дугаарт албан журмын даатгчтай холбоон дээр сан бий. Энэ сан даатгалын компаниудаас мөнгө нөхцөл бүрдүүлж байгаа. Төсвөөс мөнгө нөгөөд бүрдүүлж байгаа. Төсвийн мөнгө нь бол одоо тухайн өнгөрсөн 12 онд одоо тээврийн хэрэгслийн хураамжийн хувь 10%-тай тэнцэх хэмжээний мөнгийг тэр санд төлөвлөж байгаа. Тэгээд нөхөн төлбөр олгож байгаа. Ийм л юмнууд байгаа. За жолоочгүй одоо манайхан нэг ийм ойлголт сангаас ингээд жолооч даатгалд хамруулаагүй байхад мөнгө олгоод болох юм байна гэдэг. Даатгалгүй ялгаагүй гэдэг. Би ойлгоод шүү дээ. Гүү байхгүй. Чиний өмнөөс өнөөдөр мөнгө олголоо маргааш өөрөө чинь яг нэхэмжлэн. Тэмжлээд өөрөө чи хэдэ доржийн өмнөөс өгч байгаа юм чи доржтой гэрээ шүү дээ. Хэд хэдэн цаас одоо чинь 5 сая төгрөг хэзээ төлж чадах вэ? Хойлцсон гэрээ хийгээд тэгээд тэр дорж явах боломжтой үед тэр батад төлсөн мөнгөнийхөө холбооноос доржийн өмнөөс төлсөн юм чинь батад дорж явах дахиад хоёрынхаа дагуу мөнгө төлж шít санал уу. Тийм зарчимтай. Түрүүн бас хэлжсэн 60 аргын тухайд одоо энэ нөгөө нэг жил ирэх тусам аваар осол их гаргадаг гэдэг юм өөрөө зөрчил их гаргадаг. За нөхөө алгуур их авдаг жолооч. За эсвэл авдаггүй жолооч энэ хоёрыг яаж одоо хөхүүлэн дэмжих вэ? Өөрсдөд нь тухайн хүнд ухамсарлуулаад ойлгож таагүй учраас албан журмын даатгалтай болцог. Гэхдээ бас албан журмын даатгалын компаниуд ч тэр аль болох тэр хүнийг дахиад л нэг одоо ухамсартай байх үүднээс нь хөшүүр гэж өстой гэж л хараад байгаа юм байна. Жолооч хариуцлага албан журмын даатгалж байгаа улсуудыг одоо өөрөө хариуцлагагүй одоо хонгорсон одоо энэ 14 онд ингээ хариуцлагагүй хандаад одоо ямар ч аваар ослох одоо олон дахин гаргаад байх юм бол 15 онд одоо дахиад даатгуулахтай хоромжийн хэмжээ нэмэгдэнэ. Харин нөхөн төлбөр аваагүй, зам төлбөр бас тийм гараагүй нөгөө дадлаг туршдах нь одоо жилийн ахаад ингээ нэмэгдээд байх юм бол хоромжийн хэмжээ нь буурна. Адилхан тийм бас өсөж буурах л байгаа. Би түрүү яг өсөх талыг хэлсэн байх. Нэг талдаа өснө, нэг талдаа буурна. Тийм л өсөх бууралтай байх. Тэр нь одоо яагаад өглөөр итгэл зүр гэдэг дөрөв хэлсэн 9 итгэл зүр. Тэр итгэл зүрээр л өсөж нэмж уураад явчихантай. За тэрэн дээр нэг юм бас байдгийн энэ танаханд бас хэлээд ингээд байхад тэр жоо машиныг хэн ч хамаагүй барьж болно гэдээ даатгачих юм бол тэр чинь бол мөнгөний бас одоо энэ автобус компани ч гэдэг юм уу юм ч одоо бас таксины компаниуд гэдэг юм тэр машиныг хэн ч хамаагүй ингээд даатгах нь гэхээр даатгалаа тэр чинь өндөр өнөр даатгачих байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг эрсдэлтэй жолооч барьна, эрсдэлгүй жолооч барьна гэдэг байгаа шүү тийм ээ. Тэгэхээр эрсдэлтэй жолоочоор нь тооцоол өндөр хамгийн биш бага жолоочоор нь тооцоод ер нь коэффициент нь итгэл зүйр нь өөрөө илүү их байгаа. Тэгээд байна шүү дээ. Ер нь яг энэ дээр зуучлагчдын холбоо ер нь одоо хэрэглэгчдэд гэдэг юм уу яг ийм проблемууд гарсан үед за дээрэс нь одоо тухайн тээврийн эрсдлийг жолооч маань өөрөө осол аваар баг гаргадаг үед нөхөө алгуур авдаггүй үед нь за мөн авж байгаа маш их одоо осол аваар гаргаж байгаа үед гэдэг юм уу энэ дээр нь яаж үнэлгээг нь даатгалын компанид бас уламжилж өгд юм бол зөвхөн одоо даатгуулах гээд ирсэн хүнд үйлчлэхээс илүү даатгалын компанид яаж тусалж байна? Ер нь даатгалын салбарын цөм юм л да. Түрүүнд хэлсэн шүү дээ даатгалын нөөцийг бүрдүүлэхэд оролцдог, эргүүлээд хуваарлахад оролцдог. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх одоо бүх субъектууд зам тээврийн яам байж байна шүү. Замын цагдаагийн газар үеийн санхүү зохицуулахороо ингээд
бүхэл одоо хэрэгжүүлэх этгээдүүд хоорондоо нэг том програмд хангамжинд холбогдох хэрэгтэй. Тэгээ энэ програмыг хийгээд бас мэдээж хэрэг цаг авна л да. Энэ програмыг яаж нэгдсэн нэг програмд холбох вэ? Зам тээврийн яамны юунд яаж холбох вэ гэдэг асуудыг албан журмын даатгал маань хийгээд явж байгаа даатгалын холбоо маань. Тэр энэ холбооноос гарах нэгдсэн програмаар бол ерөөсөө ямар ч жолооч тий өөр аль ч даатгалын компани дээр очисон ижлэхэн хураамжт болохоор. Өөрөөр хэлбэл жолооч Бачбайг энэ жил 33 мянган төгрөг төлж байгаад хойтон одоо энэ жил ерөөсөө аваар осол гаргаагүй байх юм бол хойтон 29,700 төгрөг төлөхөр ингээ буурчих жбайгаа. Тэр би эсвэл осол гаргацсан байгаад би одоо хойтон 40 мянган төгрөг төлөхөр байдаг юм бол энэ бод даатгал дээр очиод үнэтэй байгаа юм чинь нөгөө даатгал дээр очиод хямдхан байж магадгүй гэж би бодож болохгүй байхгүй. Тэр нь програмаар нөгөө 9 мэтгэлцүүлээр чи ямар жолооч вэ гэдгийг гаргаад ирж байгаа шүү дээ тий. Эрсдлийнх нь хэмжээг гаргаад ирж шүү дээ. Тэр айлч газар ижилхэн байх. Тэр манай даатгалын зурагч нар яаж үйлчилдэг юм бэ гэхээр даатгалын компанид бол тэр хэрэглэгчийн олоод өгч чинь тийм үү нөгөө нөөц бүрдүүлэхэд нь тусалчж байна. Энэ дээр бол хуулийнхаа дагуу явж байгаа яг ижилхэн. Жолоочтой бол бид нар яаж тусалдаг гэхээр хууль хэрэгжих явцад янз янзын нюанс их гардаг юм байна. Бид нэг жишээ ярьж өгье. Автобусны компани өмчлөгчийнхөө даатгалыг хийлгэсэн байна. Тэгээ нэг даатгалын компанид хийгдсэн. Гэдэг даатгалын компани. Гэтэл нөгөө жолооч маань мэрэгсэн жолооч байхгүй. Мэрэгсэн жолооч маань одоо хуулийн 5 дугаар зүйлээр заацнаар бас даатгуулах хэрэгтэй. Тэр хүн 33 мянган төгрөг төлөөд давхар даатгалах хэрэгтэй байхгүй. Тэгтэл тэр хүн дахиад өөр газар даатгуулсан. Чи автобусны компаниуд хэлсэн байгаа юм л да. Чи манай жолооч болохдоо чи жолоочийн даатгалыг хийлгэж ирэх хэрэгтэй гэхээр А компанид биш Б компанид даатгуулсан. Тэгтэл тэр автобусыг тэр жолооч барьж явж байгаад осол хийхэд хоёр жишээ бүх хэрэг гарах гээд байна да тийм. Өмчлөгчийн даатгал өөр компани, жолоочийн даатгал өөр компанид болоод байна тийм. Тэгэхээр нөгөө хоёр даатгалын компани бол уг нь бол co-insurance гэж бид нэр ярьдаг хамтын даатгал ахгүй хам даатгал. Тэрүүгээр уг нь ингээд хохирлын төлөөд өгчвөл нөгөө ослоо баталгаажуулах, нотлох тийм энэ асуудал дээр маш их чирэгдэл болсон. Энэгээр яг бодтой болсон юм. Хамгийн чирэгдэж байгаа хүн нь нөгөө хохирогч маань аахгүй. Би одоо яах юм бэ? Гэт ингээд суучдаг. Тэгтэл нөгөө хохирогчуд бол даатгалын тухай маш өндөр боловсролтой байхгүй. Тээврэгслээ даатгуулсан, жолоочийн хариуцлагын даатгуулсан. Дахиад нэмээд жолоочийн даатгалынхаас илүү гарсан сайн дурын даатгал даатгуулсан. Би тээврэгслээ даатгалаар авъя гэтэл нэгдүгээр жолоочийн даатгал чинь байж байгаа учраас энүүгээр авах хэрэгтэй гэтэл нөгөө өмнө аль тишээ аараагүй хөөг болох гээд бэрэггүй болоход тэгэхээр манай зурагчаас тусламж аваад тэр хүн хохирлоо бардуулсан юм байна. Энэ дээр яаж зохицуулт вэ жишээ нь? Бид нар ерөөсөн бүх даатгалын компаниуд руу яриад та нар хоёр талаас төлөх ёстой. Эсвэл та нар тэр жолоочийн даатгалын нэгдүгээр төлчихөж байгаа байхгүй юу? Тэрийг бид нар хэрвээ жолоочийн даатгал нөгөө түүх нь явах ёстой байхгүй юу? Жолооч дорж энэ жил ямар жолооч байсан бэ? Хойтон гарахад тэр жолоочийн юудэ түүхээр л харах ёстой учраас жолоочийн даатгал үйлчлэнэ гэдээ бид нар хохирлыг барагдуулсан юм явж байгаа. Гих мэтийн маш их байдаг. Нөгөө талаас манай жуулчд танддаг юм жишээн дээр юу гэдэг вэ гэхээр согтуу жолооч миний хүүхдийг дараад авчихсан тий ард нь 3 хүүхэд нь ингээ өнчөө үлдцээ. Тэр хүн яах вэ одоо оршуулгын зардал өгсөн. Гэтэл одоо энэ хүүхдүүд ингээд амжиргааны насан турш хүүхдүүд ингээд байж байна. Би яах вэ алдсан. Тий тэжээгч алдсан. Би яах вэ гэсэн. Бид нарт ийм гомдлууд хэрдэг. Миний мэджгаар манай компаниар бол 10 биш 3 даатгалын тохиол албан журмын даатгал руу хандсан. Тэгэхээр тэр даатгалгүй байсан жолоочийн өмнөөс согтуу байсан ч гэсэн тэр жолооч байсан даатгалгүй байсан хүний өмнөөс албан журмын даатгал хохирлын төлж яваад эргүүлээд нөгөө жолоочоос нэхэмжлэх хохирлоо нэхэмжлэх ийм үйл явц яваад байна да тий. Яг энэ юугаар бол тохиолдол бол жолоочийн даатгалын дундын сангаас 13 хүний 45 сая төгрөг төлөгдсөн байна. Ер нь бол хандсан хандлт нь 95 хүн байгаа аахгүй юу? Яг ийм үйлчлэгээ зуучлалын компаниуд үзүүлснээр ямар одоо өөрсдөө одоо ажлын гэдэг юм хөлс авдаг бай. Одоохондоо бол яг ер нь бол хэрэглэгчтэй мэдээж хэрэг тэр чинь бас ашигын бизнесийн төлөө байгуул бизнесийн байгууллага учраас тодорхой хэмжээний зардал гардаг. Бид нар бол ямар нэгэн ашиг олохын төлөө яваагүй. Ямар нэг байдлаар бид саяын дээр 3 миний жишээ дурдсан 3 хэрэг дээр бол албан журмын даатгалын компанид даатгалын холбоонд мэдэгдээл орчиж байгаа. Тэгэхээр эргээд албан журмын даатгалын холбоо бол тэр хэргийг яаж шийдсэн бэ гэдгийг биднэрт мэдэгддэг. Эргээд хохирлыг нөхөх процесс бол яг тэр хохирсон хүмүүстэй л харьцан явчихдаг байхгүй. Тэгэхээр тэр 95 хүнээс 13 хүн төлөгдсөн байна гэж ярьж штэ. Энэ яагаад үлдсэн хэсэг нь төлөгдөхгүй байгаа юм бэхээр нөгөө хариуцагч буюу нөгөө хүнийг хохируулсан жолооч маань энэ хэргийг буцааж одоо би нөөцийг хохирлгүй болгоно энийг би төлнө гэсэн амлалт авах гэдэг штэ. Гэрээ их штэ. Энийгээ тэхгүй би шүүгтэн эсвэл би өөрөө энийгээр одоо өөрөөсөө эндээс
хүчийг тохироогүй болгоё гэдэг ч юм уу. Ийм яваад байгаа үйл явц явж байгаа юм аа. Энэ дээр уун байр дарга тайлбар өгөөч. Жишээ нь ийм бодиттой жишээнүүд гараад энэ л тэгээд өмчлөгчийн даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, дээрээс нь хариуцлагын даатгал гэд хоёр даатгал өгч байгаа мөртлөө яг асуудал гарахлаар л зэрэг хаашаа нь явах уу, алуугаар нь авах уу, за та хариуцлагын даатгалтай хэмжин нэн төрөнд бол хариуцлагын даатгал гэдэг ийм юм тавиад ингээд нөгөөхөө маргаан үүсэж байгаа гэдэг ийм тохиолдлууд дээр яаж зохицуултыг нь одоо жуулчлагч компанийг оруулахгүйгээр одоо зохицуулчих боломж үнэхээр юм байхгүй юу? Тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгүүлсэн бол тээврийн хэрэгсэл бол өмчийн даатгал байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хувьд тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн бол тухайн тээврийн хэрэгсэл даатгалын тохиолдол болоод эвдэрч юм гэх юм бол хөрөнгөний хувьд даатгал авах хэрэгтэй тээврийн хэрэгсэл. Жолооч хариуцсан даатгал бол замын хөдөлгөөнд оролцож явах үедээ бусдын амнаас эрүүл мэнд эд хөрөнгөнд тохирлоо учруулвал түүнд л зориулагдсан юм даатгал. Тэгэхээр хоёр өөр даатгал байхгүй. Нэг нь хөрөнгөний даатгал, тээврийн хэрэгсэл, нөгөөх нь жолооч хариуцсан даатгал. За түрүүн Батчамд захирал ярьж байгаа тэр өмчлөгчийн хувьд нэг жолооч хариуцсан даатгал бас хийчихэж байгаа. Бас мэрэгсэн жолоочийн хувьд нэг аюу хийчихэж байгаа. Тэ. Энийг уг нь альдаг даатгалын компани дээр тэгвэл Батчамд захирал нэг компани дээр хийчих юм бол амар юм шиг байгаа. Тэ. За яг хуулиараа бол даатгалынхаа компаниг өөрөө сонгох учраас хэн нэг нь тэрийг тгэнгээ гэх нь бас боломж байхгүй. Тэргээрээ л явна сонгоол одоо А компани дээр B компани дээр очисон бол манай компани манай автобус компани А компани дээр даатгуулсан байна. Би А дээр очиж даатгуулна гэх бас өөрөө л хүн шийдэж байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ нэг бас даатгуулж байгаа бас уялдаа холбоогоо бодгол хэрэгтэй биш үү? Тийм. За тийм учраас бол тэрэнд одоо бас ганц нэг тийм Батчамд захирал шиг хэрэглээ өчл гараад эдний даатгалын зуушлал бас тусалж байгаад нь бол цаашаалтай. Даатгалын зуушлууд өөртөө нэг анх иргэн юм автобус компани аль нэг хүмүүс ингэ зуучлаад өгөхлөө танд би үйлчлэгээ үзүүлж шүү дээ тийм ээ. Үйлчлэгээ үзүүлнэ гээд даатгалын тэндээс бас хөлс хүн авцаа гэдэг чинь тэрнийхээ гүйцэтгэлийг л хангаж өгч явах хэрэгтэй. Хангах хөстөө үүрэх хангаж шүү дээ тийм гэрээнийхээ дагуу тийм. Тийм одоо нэг өснөө харилцагч одоо түншлэлдэл ингээд үйлчилж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Би жаргал дараас эргээд асууя. Орон нутгаас орж ирж байгаа жолооч нар хариуцлага алдах тохиолдлууд. За хотын хөдөлгөөнд бол орон нутгийн жолооч нар бол явхад бол маш хүндрэлтэй ойлгодгүй, их сандардаг, твддэг ийм тохиолдлууд би за маш олон орон нутгийн жолооч нар хот руу орж ирэхлээр зэрэг хотод байдаг машин барьдаг хүнээ гуугаад за тэр одоо уулзвар дээрээс хурж ирээд одоо товчон дээрээс машины минь аваад хотоор явуулаарай гэдэг. Ингээд өөрөөсөө хөөрхий тээврийн хэрэгслээ барьж чадахгүй учраас хариуцлага ухамсарлаад хотод барьж чадна гэд хүн аваад ороод ирдэг. Тэгээд мэдээж энтэй холбоотойгоор тэгээд хотод орж ирээд унаа тээврийн хэрэгслээ зардаг. За эсвэл хотынхон орон нутагт аваачаад зардаг гэдэг энэ болгон бүртгэл явагдаж байгаа хэвээр. Энд дээр даатгалын бүртгэл нь бас яаж давхар явагдаж байгаа хэвээр бол гэж. Ямар нэгэн одоо энэ дундаас нь хохирол амсч хүн гарчих вэ гэдэг ийм эрсдэл бас байгаад байна л. Тэгэхээр ийм юм энэ бүртгэлийн үйл ажиллагаан дээр бол зөвхөн заавал даатгал нь байж ах хэрэгтэй гэдгээр хийж байгаа болохоор энэ бол зөв нь яг 90-100% бол явж байгаа. За өнөөдөр өшөө даатгалын үйл ажиллагаа явуулж байхад одоо ингэ энэ нэг юм хүндрэл нь шинээр авахд бол ерөөс ойлгомжтой яваад байгаа. Жолооч хариуцлагын даатгалаа ингэ яваад. Нөгөөх нь нэг яг үндэ иргэдэд энэ ус чинь хүндрэл учруулад байгаа. Энэ албан журмын даатгачдын холбооны удирдах зөвлөл дээр бас яригдсан. Энэ юу гэхээр нэг хүн ингээд даатгуулаад тэр машин яг тухайн тээврийн хэрэгслэгээ даатгахна гэдэг ингээд тухайн тээврийн хэрэгстэй нь уяа даатгал явуулсан. Тэгээд нөгөөх нь одоо жилээр даатгацсан байхад нэг сар унаад тээврийн хэрэгслэгээ зарах болдог. Зарахад дахиад нэг авж байгаа хүн дахиад даатгуулдаг. Яг ийм процесс. Тэгээд нөгөө нь буцааж мөнгө буцааж авахаар нэг иймэрхүү өнөөдрийн тогтолцоо юм байна. Тэгэхээр одоо энийг шууд цааш нь шилжүүлээд үргэлжлүүлээд өөрөө нөгөө хүн чинь хоромжоо тушаацсан байгаа тийм ээ нэг даатгалт. Тэгэхээр энийг нь цааш нь үргэлжлүүлж болдог иймэрхүү юм энэ 14 онд харъя гэж байна. За нөгөөтэйгөр энэ ийм байдлаар ийгвэл одоо тэгээд үндсэндээ энийг нь шийдчихвэл бид нэр шинээр номер авахд ямар нэгэн проблем байхгүй шилжүүлэлтгүй ихэд бол үнэхээр бүр амархан болж байгаа. Нөгөө талаасаа бас нэг ер нь бол яг би удирдах зөвлөлийн гишүүний хувьд нэг яг энэ дээр асуудлыг тавьдаг л та. Хураамжаа авах вэ гэхлээрээ ерөөсөө бөөн цэг байгаа. Авах дээрээ бол ерөөсөө хачиг цэг байгаа. Тэгээд ерөөсөө манаа дээр гэдэг. Буцаагаад олгох болохоор л тийшээч өргөдлөвч ийшээч утсаар эргээд ингээд ийм хүндрэл гараад байгаа. Тэгэхээр бид нар бас даатгалын компаниудад 14 онд тусан энийг удирдах зөвлөл дээр яригдсан юу гэхээр олгож байгаа
даатгалын хураамж авж байгаа яг тэр цэг дээр буцаагаад олгодог тэр иргэнд нь буцаагаад тэрийг нь ойрхон болгож өгөх энэ тогтолцоог л бий болгох тулаар бас энэ 14 бас юм хийя. Ихгүй бол энэ авах нь аюул сайн байгаа. Өгөх дээрээ яг өгөх нь бол би өгөхгүй гэж байгаа даа биш. Тэр цэг нь бас жоохон ховор байна уу юу гэж бид нэр нэг талаас харж байгаа. За тэгээд тэр орон нутгийн одоо бас ингээд төдөө орон нутгаас ирээд энэ хөдөлгөөнд оролцоход бас хүндрэлүүд гардаг. За яг тийм байгалах шиг байна. Тэгэхээр энэ бол одоо тухайн хүн бол стил өөрийн ухамсаар ур чадрын бүх юмыг ягаал юм тань илүү үнэлтэд шийдвэрээ гаргаад яг чадвартай хүнийг ирээд жолоод тусна нэг юм би сонсч л байсан. Тэгэхээр энэ бол одоо бас тэгэл тухайн хувийн л асуудал болоод байна. Бидний хилцүүлгийн цаг сая жаргалгаа нэлээд ерөөсөө юу штэ даатгалын компаниудын төлөөлөгч бол даатгалын компаниг төлөөлж даатгал хийхдээ болох нөхөн төлбөр болох хэрэг байхгүй. За зуучлагч бол мөн нөхөн төлбөр олох байхгүй хан тусалж болно. Даатгалын компани бол нөхөн төлбөр олох үүрэгтэй. За энэтэй санхүүгийн зөвцөөх хонос тогтоол гарсан байгаа. Орон нутагт байгаа даатгалын компани одоо энэ 16 даатгалын компани аймагуудад салбартай. Энэ салбарууд байгаа. Салбар компани энэ салбарууд бол 300 мянга дотор бол өөрсдөө бий дагаад нөхөн төлбөр олгоо. За Улаанбаатарт байгаа салбарууд бол 500 мянгад дөрөв дотор багтаагаар нөхөн төлбөр олгоо гэдэг нэг юм ба. За энийг бол бас зарим нэгэн тийм шуурхай бус үйлдэл гардаг шүү. Тэрэнд бол одоо манай орооноос бас хомдол санал ирээд бидний бас арга хэмжээ авдаг. За дээрэс нь яг ингээд нөгөө даатгалын төлөөлөгч юм уу тэр хүмүүс чинь эргээд тэр хэмжээний олгоо ихлээр бас ингээд нэг залилангийн юмнууд бас хяналтанд байхгүй бол бас залилангийн юм гарчих гээд байдаг байхгүй. Жишээлбэл өөрөө мөнгөний авч өөрөө эргээд өгөх ихлээр бас болдгоо тий. Тэгэхдээ тодорхой хэмжээ компаниуд тэр баримт бичгийг бүрдүүлснэг үү юу гэдгийг хянаад бас хүндэслийг хянаад яг хуу дараа нь тэр 300 мянга 500 мянга дотор ингээ олгочоод байх юм буруу зүрх гарах юм бол энэ даатгалын компани хойноос нь хөөцөлдөд бас зохицуулж ил байна л да. Тэгэхдээ бас хяналтын тогтолцоо олдчих гээд байдаг. Дараа нь тэр шуурхай хандах гэдэг дээр бол одоо яхан дутагдал бий. Тэгээ бас шуурхай хандах л ёстой. За жолоочийн хариуцлагын албан журмын жолоочийн хариуцлагын даатгал дээр бол хүмүүний амнаас эрүүл мэнд бол 10 хоног дотор л асуудлыг шийдэдэг гэд хуульчлаа даацсан. За эд хөрөнгөнд бол сарын дотор. Тэр бүтээл урьдчилгаа өгч болно гэж байгаа шүү дээ. Тэгээ одоо бүх юм ингээд одоо мөнгөний дүн гараагүй одоо 10 сая төгрөгийн хохиролтой одоо CD ангилын машины жолоочод 10 хэдэн сая төгрөг ч юм уу 7-8 сая төгрөг гарахаар хохирол учирсан байхад за энд бол өхөн ойлгомжтой. Тэгээд нэхэмжилж байгаа юм байна. Тэгвэл урьдчилгаа хүртэл өгч болно. Ийм шуурхай үйлчлэг үзүүлж болно даатгалын компаниг хуульчилсан заасан байна. Шуурхай үйлчлэх ёстой гэдэг заалтыг яаж одоо яг байнгын хэрэгжүүлдэг болгохын тулд яах ёстой журам гардаг. Хууль даатгалын гэрээний заасан үүрэг хориор биелүүлэх л ёстой. За баярлалаа. Би түрүүн дээр яг хураамж авч байгаа хүнийг заавал өөрөөр нь олгуулах гэдэг юм яриаг л дээ. Нэг цэгт одоо нэг цэгийн нэг цонхны үйлчилгээ гэдэг шиг нэг одоо тэр чинь нэг компани нэг нь хураамж авдаг нөгөөдг нь хянаж олгодог хүмүүс тэр хоёр одоо хилцс байдаг юм аль байдаг юм тэр хоёрын төлөөлөгч чинь нэг газар л байлгах процессыг л яриад байгаа юм ерөөсөө тийм. За хэрвээ үзэгч та тээврийн хэрэгслийг жолооддог, тээврийн хэрэгсэлтэй бол энэ удаагийн бас хилцүүлэг танд тодорхой мэдээллүүдийг өгсөн баг. За хэрэгжиж эхлээд 2 жил гарангийн нөр үзэж байгаа жолоочийн хариуцлагын даатгалын тухайд хэрвээ танд ямар нэгэн хүсэл гомдол байдаг бол санхүүгийн зохицуулах оронд хандаж болох юм байна. За мэдээж зуучлагч компаниуд, үнэлгээний компаниудын тухайд ч гэсэндээ аль болох боловсронгуй за иргэдэд түргэн шуурхай үйлчлэх хийн чиглэлд хандаж байгаа. Даатгалын компаниудын тухайд ч гэсэндээ бас түргэн шуурхай хандах за нөхөн олгорыг яг тухайн одоо үнэлгээ гарсны дараагаар гэхгүйгээр за урдчлаад бас төрүүлээд өгж байгаа энэ тохиолдлууд ч байгаа гэдэг энэ зүйлийг онцолж байна. Ингээд мэдээж янз бүрийн асуудал амьдрал баялаг учраас гарна. Тэр олгоныг одоо олж харж за зохицуулахын тулд мэдээлэл хамгийн чухал байдаг. Тийм учраас үзэгч танд хэрвээ ямар нэгэн хүндрэл үүсэж исэн бол санхүүгийн зохицуулахаар олон за бусад яг энэ даатгалын хуулинд оролцогч компаниуд за дээрээс нь оролцогч талуудад хандаж болох юм а гэдэг энэ үгийг хэлээд за бид энэ удаагийн хэлцүүлгээ өндөрлөё. Ингээд студид хүрэлцэн ирж амралтын өдөр бас үзэгчд маань мэдээлэл өгсөн та бүхэнд ажлын амжилт хүсье баярлалаа.